За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн үзэх сэдэв маань сайн бизнесийн төсөл хийх 6 алхам. За сайн бизнес хийхэд дараах зүйлүүд шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар бизнес төсөл, бизнес төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах вэ гэдэг талаар бол тодорхой үзсэн байгаа. За тэгвэл эдгээр одоо бизнес төлөвлөгөөгөө бичих энэ ойлголтын хүрээнд бизнес төлөвлөгөөгөө хэрхэн одоо сайн хийх вэ гэдэг энэ асуудал хүн болгоны хувьд чухал байна. Тэгэхээр бид нар бизнес төлөвлөгөөгөө бол за хөрөнгө оруулагчтай зориулж тодорхой хугацааны санхүүжил олж авахын тулд хийдэг байгаа. За ялангуяа одоо шинэ жил гарч байгаатай холбогдуулан одоо бизнес эрхлэгчд бол за өөртөө зориулж бизнес төлөвлөгөө бичих бас чухал байна. Тэгэхээр энэ бизнес төлөвлөгөөг бичснээр мэдээж одоо гол зорилго нь өөрийнхөө бизнесийг сайжруулахын тулд бичдэг байна. Тэгэхээр бизнесийн төлөвлөгөөгөө сайн хийхин тулд нэгдүгээр өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойлох хэрэгтэй. Сайн бизнес хийх хамгийн эхний алхам бол бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойлох. Тэгэхээр та одоо ямар бизнес эрхэлдэг байсан ч гэсэн тийм ээ яг та юу хийж байгаа. Ер нь одоо ямар бизнесийн салбар сонгож авч байгаа гэдгийг эхлээд ойлголт тодорхойлох хэрэгтэй. Яг энэ хийж байгаа салбараа үргэлжлүүлээд хийх юм уу? Эсвэл одоо шинээр бизнес хийх юм уу? Яг алийг нь хийх юм. Маш олон бизнес хийж байгаа бол одоо үнэхээр энэ бүгднийг авч явах юм уугүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр бизнесийнхаа үндсэн ойлголтыг тодорхойлно гэдэг маань мэдээж стартап бизнесийн хувьд бол одоо өөрийнхөө дуртай, өөрийнхөө үнэхээр хийж чадах, үнэхээр энэ зүйлийг хийснээрээ танд өөр чинь кайф авдаг. Үнэхээр одоо тэр зүйлийг хийгээд одоо хичнээн цагийг өнгөрөөсөн ч гэсэн энийг хийсээр байх энэ зүйлийг бол сонгож авах нь мэдээж чухал. Тэгэхээр одоо ихэнх бизнесүүд маань тухайн бизнесийг хийхдээ үнэхээр өөрийнхөө мөрөөдлөө зорилго болгоод тэрийг хийж чадчихна уугүй юу гэдэг дээр анализ хийх нь чухал. Хэрэв та хэн нэгнийг дагаад дуурайгаад зүгээр л нэг ашиг орлого олохын төлөө хийсэн бол таны бизнес удаан явахгүй гэсэн. Тэгэхээр тухайн мэдээж бизнесийг хийж байгаа хүн бол хинбэ гэхээр хувь хүн байдаг. Тэгэхээр хувь хүний хувьд бол одоо энэ амьдралынхаа туршид өөрийн гэсэн зорилго, мөрөөдөл байдаг. Хүн болгон өөрийн гэсэн өгдөлтэй, хүн болгон өөрийн гэсэн авьяас чадвартай. Тийм учраас энэ хийж байгаа бизнес ч гэсэн тухайн хувь хүний өөрийнх нь шинж чанар, өөрийнх нь туршлагатай холбоотой байдаг. Тийм учраас хамгийн эхний алхам бизнесийн ойлголтыг тодорхойлох. Тэгэхээр ойлголт гэдэг бол өөрөө категори буюу тухайн нэг зүйлийн тухай хэлж байгаа. Тэгэхээр та нэг зүйлийг юу хийх вэ? Та одоо газар тариалан хийх юм уу? Эсвэл одоо гутлын үйлдвэр хийх юм уу? Эсвэл хүнсний үйлдвэр хийх юм уу? Яг үнэхээр юу хийх вэ буюу одоо бизнес санаагаа, тэг бизнесийнхаа ойлголтыг тодорхойлох нь хамгийн чухал байна. Тийм учраас одоо бизнес санаагаа олцсон хүний хувьд бол тэрийг өшөө стартап болгоод бизнесээ хөгжүүлээд тэрийг тодорхой түвшинд амжилтанд хүргэх нь бол дараагийн асуудал байдаг. Тэгэхээр эхний алхам бол юу хийх, юу сонгох. Тэр бол бүх хүний хувьд хамгийн чухал байна. За хоёрдугаарт таны бизнесийн хэрэгжих боломж, онцгой шинжүүдийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуулах хэрэгтэй. За та хамгийн сайн, хамгийн дуртай, хамгийн туршлагатай, хамгийн одоо мөрөөддөг тэр зүйлээ тодорхойлчлоо. Тэгвэл хоёрдугаарт таны хийх гэж байгаа зүйл үнэхээр хэрэгжих боломжтой юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс биш одоо ямар ч зах зээл байхгүй тийм хичнээн би одоо туртай гэж бодоод тэр зүйлийг хийсэн ч гэсэн хийж байгаа зүйл маань одоо зах зээл дээр боломж байхгүй бол бас хэцүү. Тийм учраас одоо энэ маань ямар хэр зах зээлийн хувьд хүрээгээд хэлэх боломжтой юм. Тэг ямар онцгой шинжүүд байгаа гэдэг талаар
мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Тэгэхээр би энд дуртай байлаа. Тэгвэл энэ дээр нийт тухайн зах зээл дээр хэрэгжүүллээ гэж бодоход энд бас надтай адилхан үнэхээр хэрэгцээтэй боломж нөөц хэр зэрэг байна гэдгийг бас давхар харгалзаж үзэх хэрэгтэй. Тэрнээс биш би л ганцаараа дуртай юм чинь гэчгээд тэр нь зах зээл байхгүй бол бас хэцүү гэсэн. Тийм учраас одоо энэ талаар мэдээлэл цуглуул. Одоо яг тань шиг хийж байгаа зүйл зах зээл дээр яг хэд байна? Та энэ зах зээл рүү орлоо гэж бодоход нийт зах зээл яг хэдэн хувийг эзлэх юм? За энэ онцгой шинжүүдийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Ер нь одоо таны бизнесийг үе удмаараа гэдэг юм уу те одоо тогтчихсон бизнес хэр зэрэг байгаа. Энэ бизнесүүд хэр зэрэг санхүүгийн чадвартай, энэ бизнесүүд хичнээн ажилтнтай, хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ ер нь одоо би орлоо гэж бодоход надад ер нь зах зээлийн хэр боломж байгаа гэдэг юм уу. Энэ бүх зүйлийг та цуглуулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эхлээд бол түрүүний хэлсэнчлэн өөрийнхөө дуртай, өөрийнхөө хэрэгжих боломжтой зүйлийг олцоход дараа нь бол тэр талаар мэдээлэл цуглуулах нь болж чухал юм аа. За 3 дугаарт цуглуулсан мэдээлэл дээр үндэслэж ойлголтоо тодруулах хэрэгтэй. Тэгэхээр та маш олон их усрээс мэдээж мэдээлэл цуглуулна. Тэгэхээр хамгийн ойр их уср бол мэдээж Google буюу интернет ба. Тэр та интернет дээр тэр дэлгүүр үгээ оруулж байгаа. За би талах үйлдвэрлэе. Тэгэхээр хаана үйлдвэрлэх вэ? За Орхон аймагт үйлдвэрлэе. За тэгвэл Орхон аймагт би талах үйлдвэрлэх юм бол Орхон аймагт талах үйлдвэрлэдэг хичнээн компани байдаг. За энэ компаниуд маань одоо хятад ажилтнтай. За сард өдөрт хичнээн ширхэг талах хэдэн нэр төрлийн талах үйлдвэрлэдэг юм. Хэр зэрэг тоног төхөөрөмжтэй. Хэр зэрэг одоо боломж нөөц байдаг юм. Ямар үнээр талхаа борлуулдаг юм. За худалдаа авахчд хэр зэрэг авдаг юм. Тэгвэл тухайн одоо гол борлуулж байгаа дэлгүүр дээр орлоо гэж бодоход за тухайн лангуун дээр орон нутгийн хэдэн үйлдвэрлэгч байдаг юм. За мөн одоо гаднаас буюу одоо Улаанбаатар, Дархан гэдэг юм уу өөр аймагуд, өөр хотуудаас хичнээн үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийг нийлүүлдэг юм. Тэгэхээр энэ хуваарлтын сувг нь тухайн дэлгүүр, барааны зах, супермаркет, за мөн одоо захын хорооллын дэлгүүрүүд за эдгээр дээр орон нутгийн үйлдвэрлэгч хэдэн хувь нь эзэлдэг юм. За гадны одоо үйлдвэрлэгч хэдэн хувь нь эзэлдэг юм. За би энэ зах зээл рүү орлоо гэж бодоход би одоо аль зорилтод бүлэгт зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тэгэхээр энийг бол судлах хэрэгтэй. Тэгээд энэ мэдээлэл дээр үндэслээд ойлголтоо тодруулж хэрэгтэй. Би за энэ талах чихэртэй өрсөлдөх гээд байгаа юм уу? Эсвэл орон нутгийн үйлдвэрлэгчтэй өрсөлдөх гээд байгаа юм уу? Ямар үнээр өрсөлдөх гээд байгаа? Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд байгаа? За миний хийж байгаа бүтээгдэхүүн маань одоо нийт зах зээл рүү орлоо гэж бодоход хэр боломж байгаад байгаа. Би яг ямар онцлогтой, тэгээ ямар одоо технологитой энэ талхыг үйлдвэрлэх юм. Тэгээ энийг бол тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр ямар сав бөглөөтэй байх юм, хэдэн ширхгийг үйлдвэрлэх юм. За адилхан одоо хорооллын дэлгүүрд байх юм уу? Эсвэл одоо супермаркет зарах юм уу? Хотын төвийн дэлгүүрүүд зарах юм уу? Тэгээ эднээс би юугаараа ялгахдах юм гэдэг энэ тодорхойлолтоо, энэ ойлголтоо сайн өөртөө тодруулах хэрэгтэй. Тэгэхээр зарим хүмүүс зах зээлээ тодорхойлоогүйгээсээ болоод маш их хөрөнгөтэй цаг хугацаа энэ зүйлээр бол хохирдог зүйл байдаг учраас одоо бизнес төслөө боловсруулахдаа энэ зүйлийг тодруулах хэрэгтэй. За 4 дугаар бизнесийнхаа онцгой шинжийг тоймол юу, хаана, яагаад, яаж гэсэн хандлага хэрэглэх нь илүү ашигтай. Тэр онцгой шинж буюу мэдээж одоо бүх зүйл ижлэхэн гэж байхгүй, бүх зүйл өөр өөрийн гэсэн онцгой шинж байдаг. Хичнээн талах одоо бид нарыг харахад бүгд адилхан юм шиг тий. Одоо бүх хүн хэрэгэлдэг юм шиг ийм байгаа боловч
За яг тухайн бүтээгдэхүүний хувьд аваад үзэхээр бүтээгдэхүүн болгон өөр өөрийн гэсэн онцгой шинжтэй байна. Тэгэхээр Франц технологиор юм уу? Эсвэл бурайд талхны технологиор юм уу? Эсвэл грийн талах шиг хийх юм уу те? Яг ямар онцлог, ямар давуу талтайгаар хийх юм гэдэг зүйлийг аваад үзэх юм бол өөр өөр байна. Тэгээд одоо хаана хийх юм? За энэ бол бас их чухал. Та одоо стартап анх бизнес хийж байгаа бол өөрөө гэрийн хашаандаа хийх юм уу? Гэртээ хийх юм уу? Эсвэл хин нэг газрыг түрээсэлж байгаад хийх юм уу? Эсвэл бүр үйлдвэрийн байр бариад одоо нэлээд их хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж ажилтаа аваад хийх юм уу? Энийг бас тодорхойлох хэрэгтэй. Тэг яагаад нэг хийх хэрэгтэй? Тэг яаж хийх юм? Заавал яагаад талах гэж. За тэгвэл яагаад талах гэж? Би өөрөө талахыг туршлагатай, би өөрөө талахны мэдлэгтэй. За тэгээд яаж хийх юм? Танд ямар тоног төхөөрөмж байгаа юм? Одоо шинээр авах юм уу? Эсвэл хүнээс түрээслэх юм уу? Энийг яаж хийх юм? За энийг тодруулах хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн ойр үднээс энэ талхны жишээ авч байгаа. Тэгэхээр үүнтэй адилхан өөр бүтээгдэхүүнч байж болно те. Сүүн бүтээгдэхүүн. Та яаж хийх юм? Танд тийм сүүн бүтээгдэхүүн хийх гэж байгаа юм бол одоо түүхийд материалын нөөц байгаа юм уу? Та өөрөө сүүгээ үйлдвэрлэгч те сүү одоо тодорхой сүүний үйлдвэрийн үнэ байгаа юм уу? Эсвэл малчтаас худалдаж авах юм уу? Сүүн бүтээгдэхүүн авлаа гэж бодоход яг ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хийх гэдэг юм? Тэрийг зах зээл дээр одоо яаж борлуулах гэдэг юм? Ямар хуваарлтын суугаар хийх гэдэг юм? Хаана тэрийг хийх гэдэг юм? Энэ бол их чухал. Энийг бид нар бодож шийдэх хэрэгтэй. Жишээ нь үйлчлэгээний бизнес дээр бол өмнө бид нар ярьжсэн одоо байршил бас чухал. Хэрэглэгчтэйгээ ойр байх байршил. За энэ бол ялангуяа үйлчлэгээний бизнесийн хувьд бол хувь хүний ур чадвар гэдэг зүйлээс маш их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр та өсчин байлаа гэж бодоход мэдээж одоо хүн болгон одоо өсчин дээр ордог ч гэсэн тухайн хүний ур чадвар гэдэг зүйл их чухал байна. Хүн болгонтой тулж өөрийнхөө тухайн үеийнхээ одоо авьяас чадвар боломж бүх зүйлээ харуулж дараагийн үйлчлүүлэгчээ олж авдаг тийм мөн үйлчлүүлсээ дахин ирэх сэтлийг нь төрүүлэхэд таны ур чадвар чухал учраас энэ бол цэвэр ур чадвар дүнэлсэн бизнес байдаг. За мөн за үйлдвэрийн хувьд ч гэсэн ялгаа байхгүй тийм та хэр зэрэг хийж байгаа гэдгээс хамаарч идэг. Тэгэхээр энэ бол одоо таны одоо онцгой шинжийг тоймлоход энэ сайн бизнесийн хийх энэ дөрөвдөх энэ алхам их чухал юм аа. За 5 дугаарт төслөө анхаарал татгууц хэлбэрт оруулбал таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болдог. За анхаарал татгууц гэдэг маань таны төслийг хүн анх харлаа, хавцнаас ахуулаад за бичиж байгаа одоо фонд тий эргүүлээд үзэхэд одоо бичгийн шрифт эмх цэгц дэс дараалал мөн одоо хавсаргасан зураг одоо таны оруулж байгаа мэдээлэл энэ бүгд чинь бол маш чухал байдаг. Тэгэхээр хүн бол эхлээд хэлбэр мэдээж хардаг. Тэгэхээр анхнаасаа харахад л шрифт нь том, жижиг, за мөр хоорондын зайн, их бага, за мөн одоо bold italic одоо сэдв нэр томьёон дээр бас хэрэгэлсэн байна уу, агуулга байна уу, тэ одоо зураг авсрал материал хэр ойлгомжтой тайлбарласан байгаа байдал гэдэг чинь бас их чухал байна. Тэгэхээр энэ бол таны анхаарал татгууц хэлбэрт бол ордог. Тэгэхээр хүн бол анхны цэцэгдэл хэдэн секунд тогтдог гэхээр 5 секунд тогтдог хүн төслийг анх харлаа. Эхлээд хатаад үзмжээр нь хэр зэрэг зузаан, хэр зэрэг одоо хавцлсан, хэр одоо харагдж байгаа энэ үзмж энэ төр бол харагддаг. За тэгээд одоо эргүүлэлээ агуулга нь ямар вэ те? За тэгээд 5 секунд таны анхаарлыг татсан бол нөгөө төслөө эргүүлнэ. За тэгээд ялгаа авахгүй эргүүлээд үзэхэд агуулгач нь бас яг байна уугүй юу те. За тэр төслийн ерөнхий танилцуулга гэж байгаа. Тэгэхээр ерөнхий танилцуулган дээр яг одоо энэ хүн хэдэн төгрөгийн санхүүжилт дээр яг юу хийх гээд байгаа, хаана үйл ажиллагаа явуулах гээд байгаа, хэн гэдэг хүн хийх гээд байгаа. Ерөнхийдөө ямар төсөл хэрэгжих гээд байгаа юм те. Ямар үйлдвэрлэлд одоо буюу худалдаа хийх юм уу гэдэг энэ зүйл чинь тодорхой байх хэрэгтэй.
Тэгэхээр энэ одоо анхаарал татгууц байгаад нөгөө оршил хэсэг тийм. За тэр бол хүн эхэлж уншиж эхэлдэг. Тэгэхээр оршил хэсэг бол эхний хэдэн өгүүлбэр чинь бас л яг л нөгөө сонин дээр байгаа гарчиг шиг хүний анхаарал татгууцах хэрэгтэй. Ер нь бол бид бүхэн мэдж байгаа тийм Facebook дээр ч тэр за сонин сэтгүүл ямар нэгэн одоо news segment гэдэг юм мэдээллийн сайт руу ороход бид нар тухайн мэдээллийг цаашаа унших уу үгүй юу гэдэг маань эхний хэдэн өгүүлбэрээс харагдчихдаг. Бид нар эхлээд тухайн мэдээллийг үзлээ. Тэр мэдээлэл маань эхлээд анхаарал татахгүй бол дараагийнхын зүйлийг хүн уншихаа байцдаг. Тийм учраас бид нар бизнесийнхаа оршил хэсэг дээр нэлээд одоо таны бизнесийг чинь нэлээд дүгнсэн нэлээд тодорхой зүйлүүдийг бол оруулж өгөх хэрэгтэй байна. Тийм учраас бид нар бизнесийнхаа оршил болон дүгнэлт хэсэг. За ялгаахгүй үндсэн хэсэг ч гэсэн таныг одоо тухайн төсөл уншигчийн хувьд бол анхаарал татгууц, товч тодорхой, үгийн хувьд бол сонголт сайтай ийм одоо нэлээд мэргэжлийн түвшинд бичсэн байхыг шаарддаг. Тэгэхээр энэ бол одоо бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болдог гэдгийг та бүхэн ойлгоорой. Дараа нь 6 дахь алхам бол таны төсөлд амжилттай хэрэгжихэд шаардлагатай дараах хүчин зүйл орсон эсхийг харах хэрэгтэй. Тэгэхээр одоо эрүүл бизнесийн ойлголт гэж байгаа. Би одоо миний сонгож байгаа ойлголт тийм миний сонгож байгаа бизнес маань үнэхээр эрүүл үгүй юу? Хүмүүс хичнээн сонирхож байгаа ч гэсэн энэ маань бас одоо тодорхой хууль дүрмийг зөрчсөн. За байгальд ямар нэгэн сөрөг нөлөөтэй тийм ээ. Цаашлаад одоо дэлхийн ертөнц нийгэмд одоо хэр ээлтэй. За энийг бол бас харах хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед бол одоо дэлхий дээр болон одоо эсвэл Монгол нутагт хэрэгжиж байгаа энэ төслүүдийн хамгийн ихний шаардлага бол эрүүл бизнесийн ойлголт байна. Үнэхээр би бизнес хийж гин гэж бодвол энэ бизнес маань хэр эрүүл байна вэ? Байгаль орчинд ээлтэй юу? Технологийн хувьд одоо ямар нэгэн хор нүнэл байхгүй юу? За эргээд хүний өсөл хөгжил, хүний мотивац, за дээрэс нь нийгэмд байгаа ядуурл, эмэгтэйчүүд, за гендер, цаашлаад нийгэмд байгаа одоо ямар нэгэн асуудлыг шийдэж байгаа мó гэдгийг бол хардаг байна. Тийм учраас та бизнесийнхаа санаагаа бол сонгохдоо, бизнесийнхаа ойлголтыг сонгохдоо бас цаашаад санхүүж авах боломжтой хөгжихүүц тийм ойлголтыг сонгож авах нь чухал байна. За хоёрдугаарт одоо 6 дугаар алхмын дараагийн хэсэг бол зах зээлээ ойлгож гинүү гэдэг энэ зөвлөл чухал байна. Та одоо төслөө бичиж идэг тийм хэн нэгэнд тухайн хөрөнгө оруулалтынхаа төслөө танилцуулж байгаа энэ зүйлээр бол таны одоо зах зээлээ ойлгож байгаа байдал чиг чухал. Та тухайн бизнес руу анх удаа орсон байж болно. Тухайн бизнесээ сайн судлаагүй байж магадгүй. Гэхдээ та ямар ч тохиолдолд энэ зах зээлийн хүрээг маш сайн судлах хэрэгтэй. Тэгэхээр та үнэхээр л энэ бизнесээс хоолоо олж идэв. Үнэхээр л энэ таны дуртай зүйл мөн болов тий. Үнэхээр л энэ зүйлд одоо зах зээл байна гэдгийг та олоод хардсан бол одоо яах вэ гэхээр зах зээлээ ойлгох хэрэгтэй. Одоо тухайн одоо салбартаа тэргүүлэгч энэ хүмүүсийн яриаг сонс тийм ээ. За энэ төрлийн вебсайтуудыг унш. Хүмүүс юу хэрэгжүүлдэг, хүмүүс юу ярьдгийг. За хүмүүс ямар амжилтыг хуваалцдаг. За энэ салбарт юу нь болохгүй байгаад байдгийг. Та энэ бизнест орохдоо одоо юуг анхаарах ёстой юм. Энэ бизнесийн салбарыг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд бол ингэж хувь хүний цаг хугацаагаа зарцуулах нь чухал байгаа. Би өдрийн ялангуяа стартап бизнес дээр бол өдрийн тодорхой цагт та өөртөө бүр дүрэн болгоод тавьчих. Би ямар цагт илүү төвлөрдөг. За яг энэ төвлөрж байгаа цагтаа би орсон энэ салбарынхаа талаар өдөр болгон судлах хэрэгтэй. Яаж маркетинг ажиллах вэ? Яаж энэ тал дээр хүний нөөцөө удирдах вэ? Яаж цаашлаад интернетэд бизнесээ байршуулад яаж өөрийнхөө хуудсыг, өөрийнхөө пэйжийг хөгжүүлэх боломжтой гэдэг
энэ дэр тасралтгүй эрэл хайгуул хийх хэрэгтэй. За амжилтанд хүрсэн хүмүүст юун дээр бүтлгүүтжсэн, юун дээр алдаж онж исэн. Энийг судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ингэж зах зээлээ ойлгож иж бид нар энэ зах зээл рүү орно. Тэрнээс биш одоо та энэ зах зээлээ судлахгүйгээр одоо мэдхгүйгээр цагаа зориулахгүйгээр нөөцөө зориулахгүйгээр зүгээр сууж агаад амжилтанд хүрдэг зүйл гэж юусоо байдаггүй тий. Та өнөхөр цаг хугацааг товчлохыг хүсэж байгаа бол сайн унш, сайн сонс, хүмүүстэй ярилц, энэ салбартаа тэргүүлж байгаа хүмүүсийн одоо үгийг сонс. Бид нар юун дээр алдаж, юун дээр онж ирсэн энийг биетээр сайн судал. Тэр сургалтанд энэ чиглэлийн сургалтанд суу, подкаст сонс, YouTube бичлэг үз. Тэгээ энэ төрлийн вебсайт дээр одоо юу өгүүлж ин, яаж ин тий өмнөх одоо дампуурсан хүмүүсийн туршлагыг судал. Ерөөсөө судал мэд тэгжиж энэ бизнесийг ойлгоно, энэ бизнесээр цаашлаад өсөж хөгжинэ. За дараагийн зүйл бол өсөж буй доктортой салбар эсхийг бас тодорхойлох хэрэгтэй. Таны сонгосон салбар ирээдүйд хэр өсөх юм гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр би одоо өсөхгүй те зах зээл нь хумигдж байгаа энэ бизнес рүү орчих юм бол яа гэсэн үг вэ? Би ирээдүйд одоо өсөж байгаа хэмжээний ашиг орлогоо олж чадахгүй гэсэн. Тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй. За энэ дэр жишээ нь одоо маш их мужаан цехүүд байдаг. Тэгэхээр энэ мужаан цехүүдийн хувьд бол ирээдүйд одоо томоохон төслүүд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр одоо байгаль орчныг бохирдуулсан мод цэвэр юм мод бол ашиглахыг цаанаасаа хориглож байгаа. Тэгэхээр за мод ашиглалаа ч гэсэн мэдээж одоо тодорхой хэмжээний зөвшөөрөл авсан тийм та үн төлж чадахуйц тэр зүйлийг судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дандаа л одоо мэдээж мод гэдэг бол тийм тухайн мод ургахын тулд хэдэн сая жилийг туулсан байдаг үлээ. Хэр их одоо байгаль орчинд хор нөлөөтэй үлээ. Та одоо модыг хэрэг огтлоод тэрийг одоо тавилга тогшил байдаг юм ямар нэг зүйл хийгээд байлаа гэж бодоход энэ маань эргээд байгаль орчинд бол хор хөнөөлтөй хүчил төрөгч буурна. Эргээд одоо маш их модыг огтлсноосоо болоод энэ бол хумигдах бизнес. Тэм учраас одоо цаашдаа өөрийнхөө өсөж болох уц тэр бизнесийн салбарыг сонгох хэрэгтэй гэсэн. За эсвэргээр одоо хавтангаар бүтээгдэхүүн хийж гин тийм. Тэгэхээр энэ хавтангаар хийх боломжтой. За мэдээж тухайн хэрэглэгчийн хувьд бол хичнээн үнэтэй ч гэсэн эко байгалийн модыг сонгож байгаа. Гэхдээ та энэ модоос хаанаас танд одоо тэгэхээр зөвшөөрөл байгаа энийг хаанаасаа нийлүүлдэг. За урт хугацаанд та энэ бизнесийг хийлээ гэж бодоход модны олдоц хэр байх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол жишээ нь нарс мод хэрэглэдэг, хар мод хэрэглэдэг. За хар мод бол тухайн хүн одоо өөрийнхөө мөнгө төрхөн боломжинд тулгуурлаад хар модыг авлаа гэж бодоход хар мод өөрөө их хатуу байдаг. За тоног төхөөрөмжөнд их одоо илэгдүүлдэг, тэг амархан хуучруулдаг. За ийм учраас одоо мужаанууд бол нарс модыг сонгодог. Тэгэхээр нарс мод бол өөрөө зөөлөн, за хэрэглэхэд бас илүү тохиромжтой, удаан эдлэгээтэй байдаг учраас энийг сонгодог байна. Тэгвэл урт хугацаанд би одоо яг алийг сонгох уу, би үнэтэйг сонгох уу, хямдхан юмыг сонгох уу? Энэ маань цаашлаад хэр зэрэг өсөх боломжтой гэдгийг бас тооцоолох хэрэгтэй гэсэн. Дараагийнх нь зүйл бол бид нар төслийг амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг үзэж байгаа. За чадварлаг менежмент. Тэгэхээр энд яагаад менежментийг авч үзээд байна вэ гэхээр энэ бол хувь хүний менеж буюу одоо удирдах чадвар их чухал байна. Та сэтгэл хөдлөлөөр тухайн бизнесийг эхэлждэг. Гэвтэл та менежмент муутай авах юм бол таны бизнес цаашлаад удаан оршин тогтнож, удаан хөгжиж болох чадахгүй. Тэм учраас бид бүхэн алхам тутамдаа менеж хийхэд сурах хэрэгтэй. За наад захын чадварлаг менеж гэдэг бол одоо цаг төлөвлөлтөн дээр харагдаж байгаа. Бид нар одоо өнгөрсөн хугацаанд өнгөрсөн жил би цагаа хэр зэрэг
үр бүтээлтэй менеж хийж исэн бэ гэдэг дээр жишээ нь анализ хийж үзэх хэрэгтэй. Бид нар одоо өөрийнхөө цагаа удирдах чадахгүй бол яаж бусдын цагийг үр бүтээлтэй удирдах чадах вэ? Өөрийнхөө хувийн зохион байгуулалт, хувийн эмх зэгц байхгүй бол яаж олон бизнес тэрнээс илүү олон хүмүүсийн асуудлыг шийдэх вэ? Та өөрийгөө хувь хүн зорилгоо тодорхойлоод өөрийгөө удирдах чадахгүй бол яаж бусад хүмүүсийн зорилгыг, бусад хүмүүсийн бэрхшээлийг шийдэх вэ? Энийг бол бас судлах хэрэгтэй. Энэ бол яалтчгүй хувь хүний менежмент, хувь хүний цаашлаад байгууллагын менежмент гэдэг ойлголт чухал байдаг. Тэгэхээр та өөрийгөө удирдах чадахгүй бол бусдыг удирдах чадахгүй. Та өөрөө цэгцэрж иж хорвоо ертөнд цэгцэрнэ. Та өөрийнхөө хүний удирдах иж цаашлаад гэрээ засаад өвдөлөө бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн та өөрийгөө сайжруулах, та өөрийгөө менежмент хийжээж дараагийнхын зүйлийг хийх юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар чадварлаг менежменттэй байх нь их чухал байдаг. Зарим компани хувьд бол менежмент муутагаасаа болоод тухайн компани эзэн өөрөө хүртэл өөрийгөө ойлгох очдог. Би ер нь яг энэ бизнесийг яах гэж эхлүүлсэн бэлээ. Ийм олон бизнес яагаад ихсэн бэлээ. Би одоо яг аль ажиллаа барьж авах уу? Одоо би юу хийх үү гэдгээд гацчдаг. Тэгээд тэрнээсээ болоод мотивац байхгүй яг л нөгөө тухайн бизнесмен бизнесийн хийж байгаа удирдлагатай холбоотой учраас менежмент дээр яах учраа болохгүй гацчдаг энэ зүйлүүд байна. Тэгэхээр энэ чадварлаг менежмент гэдэг бол бидний өдөр тутам байнгын суралцах зүйл. За дараа нь чадварлаг санхүүгийн хяналт. За энэ бол бас чухал байгаа. Та амжилттай төсөл хэрэгжүүлье гэж бодох юм бол санхүүгээ удирдах хэрэгтэй. Та удирдах чадахгүй бол хэмжиж чадахгүй. Тийм учраас өнгөрсөн хугацаанд би санхүү дээр хэр зэрэг сахилгатай байсан. Өнгөрсөн хугацаанд би сайн санхүүтэй байгаагүй бол яг яагаад санхүүгээ муу барьсан юм. Хэвчлэн нөгөө бизнесүүд маань хувьсгал ажил амьдрал хоёрын санхүү холдсон байдаг учраас өөрөө цаашдаа яах вэ гэдэг дээр контрол буюу хяналтаа алдчихдаг ба. Тэгэхээр бид нар өөрийгөө менеж хийхээс гадна санхүү дээр маш сайн сахилга хоттой байх хэрэгтэй. Ер нь бол мэдээж хамгийн түрүүнд ажил амьдрал энэ хоёрын санхүүг бол ялгах хэрэгтэй. За ялгцсан бол одоо та хэдэн төгрөгийн орлого олж байгаа, ямар зардлууд гарч байгаа, аль сард нь хэдэн төгрөгийн ашигтай алдагдaltaй ажиллаж ирсэн. Хэрвээ би санхүү дээр сахилга бага ажилласан гэх юм бол юун дээр анхаарах вэ? За цаашлаад 21 оны төлөвлөгөөгөө гаргаж байгаа учраас хэдэн төгрөгийн орлого зардал ашигтай ажиллах уу? Ямар төсвөлсөн баланс, төсвөлсөн мөнгө орлого, төсвөлсөн мөнгөн гүйлгээтэй үр ашигтай байх уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. За ингэж бид нар чадварлаг санхүү маань бид нарыг ирээдүйд хөл дээрээ босгосон ийм бизнес болгоно. За дараагийн төсөл амжилттай хэрэгжихэд шаардлагатай чухал зүйл бол бизнесийн тууштай чиглэж байгаа. Та тэр бизнестэй та өөрөө бизнестэй хэр зэрэг тууштай юм. За энэ бизнесмен хэр зэрэг цаашдаа тууштай байх уу гэдэг чухал байна. Энэ дээр тууштай гэдэг ойлголт гарч ирж байна. Тэгэхээр күнзээ хэлсэн үг гэдэг шүү дээ. Өдөр бүр битгий хий, бас зүгээр л тууштай хийх нь чухал. Энэ их битгий хий, бага битгий хий гэхдээ л өдөр бүр хий. За энэ бол тууштай байхыг хэлж байгаа. Нэг сэтгэл хөдлөхөөр бол амар их юм хийгээл, нэг унахаараа бүх юма болиол. Тэгснээр дахиад хийхээр онгот нь орохороо бүр хийгээл ч гэдэг юм те. Ингэж бизнесийг хийж болохгүй. Тэгэхээр бизнес бол яг л марафон шүү. За марафоны гүйлт та бүхэн мэдж байгаа те маш урт хугацаанд гүйдэг учраас энд бол гүйлтээ нэгэн хэмжээгээр
тодорхой давтамжтайгаар энэ зүйлийг хийж иж марафоны уралдаанд төрүүлдэг ба. Тэр марафонд бол анханасаа шууд одоо маш их төвштэй гүйчих юм бол одоо урт хугацааны замд бол тэр хүн өөрөө эцэн, цуцсан, сүултээ болно. За тэгэхээр анханасаа бас амар удаан явчих юм бол нөгөө хүмүүсээсээ одоо арт нь хоцорчно. Тэгээд за би яаж гүйцхүүлээ гэд ч юм уу одоо энэ зүйлийг бол орхичдаг ба. Тэгэхээр яг л марафон шиг марафон гүйлээ өөрийнхөө эрч хүчээр явна. За энэ бол явсаар аваад яг сүүлийн шатанд бол бүх одоо эрч хүч энерги гаргадаг байдаг. Тэгэхээр бизнес бол яг л марафон шиг юм тууштай байдлыг танаас шаарддаг. Өдөрт та яг л хэдэн цаг зарцуулна гэсэн бол тэрийгэ зарцуул. Өдөр бүр хийн гэсэн бол хий. Тэ хиймэргүй санагдсан ч гэсэн одоо баг багаар ч гэсэн хийгээд урагшлаад явах нь бол их чухал байдаг. Тийм учраас энэ бизнес хийхэд тэ төслийн амжилттай хэрэгжүүлэхэд эдгээр зүйл чухал байна. Тэгвэл одоо та төслөө бичнэ. Төслөө бичихэд бол бид нар урд нь бол бизнес төлөвлөгөө ямар агуулгатай авах вэ, яаж бичих үү гэдэг тухай үзсэн байгаа. Тэгвэл энэ дээр сайн бизнес хийхэд шаардлагатай зүйлсийг ярьсан бол одоо та төслөө бичих үе шатанд яах вэ? За тэгэхээр төслөө бичихээс өмнө ер нь мэдээлэл сайн цуглуулад авах хэрэгтэй. Шууд л бизнесээ төслөө бичих гэж байна уу? Эсвэл одоо мэдээлэл цуглуулсан байна уу гэдэг дээр өөрөө анализ хийгээрэй. Зарим хүмүүс л айгүй юм бай хавц нээгээд за олсон мэдээллүүд сонин сэтгүүл одоо хаана ямар хүмүүсийн ярилцлага энэ бүх зүйл байдаг. Энэ дээр бол хавц үсгчдэг. Тэгээд тэрэндээ хийгээд байдаг. Тэгэхээр одоо бол одоо технологи хөгжсөн юм чинь та заавал ширээгээр дүүрэн ингээл ном, дэвтэр одоо сонины хайчлбар энэ төр бол цуглуулахаас илүү одоо компьютер дээр тодорхой хэмжээний фолдер бий болгоод тэгээд тэр фолдер дээр өөрөө баг багаар юм бичдэг юм уу, зураг цуглуулдаг юм уу, за янз бүрийн вебсайтуудаас хамааралтай юмудаа тэр хавц руугаа хийдэг юм уу, төрөлжүүлдэг юм уу, ингээд байгаад ах нь таныг нөгөө цаашдаа төсөл бичихэд их хялбар болгочтой. Тэгэхээр яг төсөл бичлэхдээ л хаанаас ямар мэдээлэл цуглуулах вэ гэж хайгаад байх биш. Таны урт удаан хугацаанд цуглуулсан энэ мэдээлэл чинь таны төсөл бичихэд их хэрэгтэй болдгоо шүү. Дараа нь төсөл шалгаруулагчийн шаардлагад нийслэн төслийн загварыг босгох хэрэгтэй. Тэгэхээр та төслөө хаана өгөх үү гэдгээс хамаардаг. За сүүлд бол та бүхэн SME-г фонд гэдэг жижигхэн төлбөрийн дэмжих сангийн сайт байгаа. Тэгэхээр энэ сайтн дээр бол угаасаа төсөл бичих шаардлага одоо ямар шалгуур байдаг ингээд бүх зүйлүүд бол байгаа. Тэгэхээр та бүхэн одоо хаана өгөх гэж байгаа. Тэгэхээр жидүүд өгөх гэж байгаа бол яалтчгүй энэ сайт руу ороод мэдээлэл харах хэрэгтэй. Хэрвээ JICA-д өгөх гэж байгаа бол JICA төсөл гэж хайгаад JICA-гийн төсөл бас ямар шаардлага тавьдгийг, ямар загвараар бичдгийг ерөнхийдөө тухайн төслөө бичлээ гэж бодоход ямар загвар тайл ашиглаж хайш нь явуулдгүй хизээ өгдөгч гэдэг юм уу. Ямар одоо хөрөнгө оруулагч талаас төслийн нийт хөрөнгө оруулалтын хэдэн хувийг нь шаарддаг гэдэг юм. Энэ зүйлийг харах хэрэгтэй. За мөн Канад сан бас адилхан тийм. За мөн бусад одоо аймагаас өгж байгаа ялангуяа ингээд сум хөгжүүлэх сан аймагаас өгж байгаа төсөлч гэсэн өөр өөр гэсэн загвартай байдаг учраас энэ загвараа сонгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо туйлын төслийн загвар сайн загвар гэж бол байхгүй. Мэдээж төсөл болгон өөр өөр гэсэн загвартай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд дараа нь алхам бол төслөө бичнэ. Та өөрөө төслөө бичиж чадахгүй бол мэрэгжлийн зөвлөгч нараас төсөл бичих зөвлөгөө авах хэрэгтэй. За миний хувьд бол за би анх төсөл бичиж сурахдаа за JZ тийм Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн шугамар бүр вакуум жуусан сургалтанд сураад тэгээд төсөл бичиж сурсан ба. Тэгэхээр тэрнээс өмнө бол санхүү эдийн засгийн их сургууль байхдаа одоо төслийн менежмент гэж ордог тийм ээ. Тэрэн дээр бол бизнес төсөл бичих маш урт хугацааны курс хичээл ороод кейс үзээд ингээд явдаг байсан. Тэгэхдээ тухайн үед бол би бизнес төсөл бас сайн бичиж сураагүй. Нэг бизнес төлөвлөгөө гээл өөрөө нэг интернетээс ном энтер хаагаал нэг багшийнхаа өгсөн
загварын дагуу төсөл бичижсэн. Тэгээд яг амьдрал дээр гараад хүмүүс төсөл бичээд өгье гэхээр энэ бол миний хувьд өргүүлж хийж байгаа зүйл биш учраас би чадаагүй. Тэгээд дараа нь би JZ-ээр сурагч багш болоод энэ вакуумжуулсан сургалтанд сураад маш мундаг багш нараар заалгаад эднэрээр зөвлөгөө авахд бол бас л төслийг сайн бичиж сураагүй. Тэгэхээр энэ төслийг яг тухайн үедээ бол ингээд дуурайгаад ингээд бичсэн ч гэсэн яг одоогийн төвшөнд бодох юм бол би ингээд тэр төвшөнд бол бас л түүхий байсан. Тэгэхээр миний харахад бол ер нь ингээд за би бизнес төлөвлөгөө бичих нэг маш олон сургалтуудыг зааж яхад шууд одоо яг өмнөхөөсөө бол дээрт нэлтэй ер нь бол төслөө бас өөр ингэсэн ойлголттой болно. За иймэрхүү төсөл бичих юм байна гэдэг бол одоо харьцангуй мэддэг болно. Гэхдээ төслийг бол бас хүмүүсийн бичсэн төслийг аягүй сайн унших хэрэгтэй гэж би бол зөвлөмөр байна. Ер нь бол төслөө бичгэд яг миний мэргэжлийн миний одоо салбарын хүмүүс одоо юу гэж бичдэггүй гэдгийг нэлээд уншиж тэгжиж бас төслийг бичиж бол зүгээр. За бүр болохгүй бол дараа нь бол мэргэжлийн зөвлөгч нараас зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэхээр төсөл дээр за бизнес төлөвлөгөө бичдэг мэргэжлийн зөвлөхүүд байна. За түүнээс гадна бизнес төлөвлөгөө бичгэд бол за хамгийн одоо ур чадвар шаардсан зүйл технологийн хэсэг байна. Технологи дээр ялцчгүй тухайн хүнээс нь зөвлөгөө авахгүй болохгүй. Жишээ нь хүлэмж хийжилаа гэж бодоход те одоо хичнээн зөвлөх маань сайн за ингэж бичнэ. За өмнө нь бол хүлэмжийн төсөл бичсэн бол за нэг хэдэн за хүрсэлгээг бол ерөнхийдөө нэг га талбайд гэдэг юм уу эсвэл нэг ийм хэмжээтэй талбайд хэдэн ширхэг хүрсэлгээ тариад нийт тухайн хүрсэлгээ маань одоо жилийн хугацаанд ийм ургац өгдөг гэдгийг бол мэдж магадгүй юм. Гэхдээ энэс илүү хамгийн сайн мэдэх хүн бол тухайн технологич байдаг. Энэ технологич хүнээсээ одоо энэ технологийн зүйлүүдийг бол авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр сүүл би нэг юуны хөөс өнцөр автомгийн төсөл бичижсэн. Ер нь айгүй олон төслүүд бичижсэн лээ. Тэгэхээр энэ төслүүд дээр бол ерөөсөө гацдаг зүйл нь технологи байгаа даа. Технологи. Яг хэдийн хэмжээний орцоос ямар бэлэн бүтээгдэхүүн гаргахын гэдэг технологи. Тэгэхээр энэ технологиг мэдчихлэн бол тухайн бизнес төлөвлөгөөг бол бус хэсгийг нь өрөөд ингээд бичгэд бол харьцангуй хялбар байдаг. Тэгэхээр ер нь бизнес төлөвлөгөөний гол амин сүнс бол технологи. Төрөний талхан дээр бол тий ерөнхийдөө ямар зурмгаар хэдэн ил гурил хэдэн давс одоо хэдэн тос масл эднээс одоо 25 илэн шуудай гурил авлаа гэж бодоход эндээс хэдийн хэмжээний талах гарах уу тий энэ нэг ч талханд одоо ямар орц найрлага орох уу гэдэг зүйл бол их чухал байдаг учраас мэргэжлийн зөвшөөрлөөс заах хэрэгтэй. Дараа нь шаардлагатай бол та засвар хийж болно. За мэдээж та өөрөө бичлээ, мэргэжлийн зөвлөхүүдээс авлаа. Тэгээд төслөө сайжруулж авах хэрэгтэй. Тэгэхээр за хөрөнгө оруулалтын төсөл байлаа гэж бодох юм бол одоо миний төсөл яг тухайн хөрөнгө оруулагч талд болж гин үгүй гэдэг дээр бас зөвлөгөө авчруулах зүгээр. Тэгэхээр за миний туршлагаас бол харахад за жидүүгийн төслийн одоо комиссар ингээд ороод ирж байгаа төслүүдийг харахад төслүүд үнэхээр шаардлага хангаж байгаа төсөл маш цөөхөн байдаг. Төсөл гингүүд зарим нь зүгээр юу хвчсэн санхүүгийн төлөвлөгөө хвчсэн байдаг. Тэгэхээр энэ дээр би нэг төсөл төлөвлөгөө гэж яриад байгаа. Энэ дээр бас та бүхэн анхаараа ерөнхийдөө одоо бизнес төлөвлөгөө төсөл хоёрын маань ялгаа бол за төсөл гэдэг нь бол аль болохоор одоо санхүүгийн хэсгийг илүү түлхүүрчсэн байдаг. Тэгэхээр хэрвээ одоо цаад газрын чинь шаардлага нь хэрвээ бизнес төлөвлөгөө гэсэн байвал энэ бүх бүрдэл хэсгүүдийг оруулна гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Ер нь одоо юу гэдэг бизнес төлөвлөгөө төсөл гингүүтэл зөвхөн одоо хэдэн төгрөгийн зээл аваад хэдэн төгрөгийн орлого зардал ашиг олоод ингэж би ажиллана гингүүтээ зөвхөн урд нь бол зөвхөн нэг бизнес хэрэгжүүлэгчийн танилцуулагч гэдэг юм жоохон бичдэг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо тухайн хөрөнгө оруулагч талд нийцсэн төсөл биш учраас энийг өөр мэргэжлийн хүнд үзүүлээд зөвлөгөө авчруулах зүгээр. Тэгэхээр хүмүүс бол юу гэдэг та 1000 гоё бизнес
хэлэх гэж байгаа гэж болно, эсвэл хийж байгаа гэж болно. Гэтэл энэ төслөө муу хийснээс болоод маш олон хүмүүс төслийн сонгон шалруулалтаас бол хасагддаг байна. Тэгэхээр энэ төслөө бичээд авах нэг чухал. За ингэж та болсон гэсэн үедээ төслөө хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэгээд хүлээлгэж өгсөн бол дараа нь төслөө хэрэгжүүлэх үр дүнг хянах нь бол чухал байна. Тийм учраас энэ бизнесийн төсөл бичих энэ үе шатыг та бүхэн анхаараарай. За төсөл шалгаруулагчийн хувьд чухалчилж үздэг зүйл бол юу вэ гэхээр нэгдүгürt бол төслийн нийт төсөв байгаа. За энэ хүн ер нь хэдэн дөрөвний санхүүжилт хүсэж байгаа. Өөрөө яг хэдэн хувийг гаргах гэдэг. За биднээс хэдэн хувийн санхүүжилт хүсэж байгаа. За энийг бол хардаг байгаа. Тэгэхээр төслийн нийт төсөв бол төслийн анх та төсөл авах гэж байгаа бол нүүрэн дээр тодорхойлж өгнө те. За юу гэдэг энэ Жайка төгсөж байгаа бизнес төсөл байна. Төсөл нь ийм нэртэй байна. За хэдэн төгрөгийн төсөл авах гэж байгаа байна. Энэ бол харагдана. За тэгээд дараа нь бол өөрөөсөө оруулах хөрөнгөний хувь хэмжээ. Энэ хүн өөрөө хэдэн хувийг орлох гэдэг. Тэгэхээр ихэнх төсөлд бол 20-30% заадаг байгаа. Тэгэхээр та 100 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол энийг өсгөж бичнэ гэсэн. Би нэг 130-40 сая төгрөгийн нийт хөрөнгө оруулалт авах гэж байгаа. Энээс би нэг 30-40 сая нь өөрөөсөө гаргана. За 100 сая нь зээлэх гэж байгаа гэдэг юм. За тэгээд төслөрөгч хугацаа бас чухал. Мэдээж ихэнх нь бол тухайн төслийн шаардлагад нийцүүлжтэй 5 жил, 10 жил, 3 жил үү гэдэг дээр тохируулж бичдэг. За дараа нь бол төслийн шинэлэг үр дүнтэй байдал бас чухал байгаа. За таны төсөл юугаараа шинэлэг гэдэг. Өчнөө л ойдлын төслүүд байна. Тэгэхээр та энэ олон ойдлын төслүүдээс таны төсөл юугаараа ялгаатай юм? Энэ ойдлын төслийг 100 саяар санхүүжүүллээ гэж бодоход хэр үр дүнтэй байх юм. Энэ төсөл шалгаруулагчийн зүгээс та энийг бас харуулах хэрэгтэй гэсэн. Би ойдл хийдэг ч гэсэн миний ойдл бол өөр. За юугаар өөр юм гэхээр би маш олон жилийн туршлагатай, тоног төхөөрөмжтэй би маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр миний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол дандаа л бусад ойдлогчин шиг бүх зүйлийг хийгээд авах шүү дээ. Яг үндэсний уламжлалыг агуулсан би яг Монголд үйлдвэрлэв. Эсвэл би зөвхөн ажлын хувцас үйлдвэрлэнэ. Өчнөө л үйлдвэрийн газрууд байна. Энднийх бол дандаа л ажлын хувцас хайж идэг. Би энийг үйлдвэрлэн ч гэдэг юм тий. За тэгээд энийг төслөө би 100 сая төгрөгийн санхүүжилт авчлаа гэж бодоход ер нь хэдэн хүний ажлын байраар ханган ингэж ажиллана гэдэг энэ зүйлийг харуулах хэрэгтэй гэсэн. За тэгээд төслийн зорилго чинь бас тодорхой байх хэрэгтэй. Зорилт чинь тодорхой байх хэрэгтэй. Яг энэ төсөл маань юунд зориод байгаа. Тэгээд энэ зорилгоо биелүүлэхийн тулд ямар зорилт алхмуудыг хийх гэдэг гэдэг зүйл тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс зорилго гингүүт төслийнхэн зорилгоо яаж бичихээ ойлгохгүй зарим зорилго хоёрыг адилхан биччихдэг. Тэгээд тэрнээсээ болоод бас ундаг зүйл байдаг. Тэгэхээр зорилгоо ер нь нэлээд бодож боловсруулж хийх хэрэгтэй. За дараа нь бол төслийн нийгмийн эдийн засгийн үр ашиг бас чухал. Таны төсөл хэрэгжснээрээ яг манай Орхон аймагт ямар асуудлыг шийдэх юм, ямар нийгэм эдийн засгийн үр ашигтай байх юм гэдгийг тодруулах хэрэгтэй гэсэн. За жишээ нь нийгэмд бол бид нар энэ ажил хөдлийн асуудлыг өөрийнхөө зүгээс шийдэж хэдэн хүнийг ажлын байртай, байнгын орлоготой, за түүний цаана байгаа магадгүй хэдэн ажилтан, түүний цаана хэдэн өрхийн орлогыг авч явж байгаа гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй. За тэгээд эдийн засгийн хувьд та ашиг олоод байдаг. Тэгвэл энэ эдийн засгт юу ямар ашигтай. За та орон нутагт хэдийн хэмжээний татвар нийгэмд даатгал өгөх гээд байгаа. Тэгээд дээрэс нь экспорт, импортыг орлох тийм асуудлыг шийдсэн тийм бүтээгдэхүүн юм гэдгийг харуулах хэрэгтэй гэсэн. Тэгээд төслийн хугацаанд олох орлого, ашиг, улсад төлөх татварын хэмжээг тодорхой тусгаж өгнө. Өмнөхөөсөө та хэдийн хэмжээний орлогыг санхүүжилт авснараа хэдийн хэмжээгээр хэдэн хувиар өсгөх гэдгийг тодорхойлж өгнө. За тэгээд улсад өгөх татврынхаа хэмжээгээс тодорхойлж өгнө гэсэн. За тэгээд төсөл хэрэгжүүлэгчийн дадлага туршлагаас харуулах хэрэгтэй. Ер нь бол та өөрөө хийн, яагаад энэ төслийг хэрэгжүүлэх гэдэг вэ? Танд ямар дадлага, туршлага, ур чадвар, өдийг хүртэл та юу хийсэн гэдэг таны түүх бас бичигдэж өгнө гэсэн.
ямар сургуульд төгссөн, ямар замналаар явцсан, та өөрөө ер нь хийн гэдгийг тодорхойлж өгнө. Тэгэхээр мэдээж төслийг санхүүжүүлж байгаа тал бол тухайн хувь хүний бас их хардаг. Энэ хүн өөрөө яагаад энэ бизнесийг хийх болсон, энэ бизнесийг хийснээрээ энэ хүн өөрөө яах юм, энэ хүн өөрт нь ямар асуудал байгаа, бусдын ямар асуудлыг шийдэх гээд байгаа. Энийг бол хардаг. Тэгэхээр зарим хүмүүс нөгөө мэдээ бизнес төлөв өчгөр бэлэн төсөл байна уу, тэрийг өгч би хүн төсөл өчж өгөх гэсэн юм. Тэгэхээр нөгөө төсөл болгоо өөр байхгүй. Таны туршлага, тэр хүний туршлага хоёр өөр. Таны замнал, таны хийх гэж байгаа арга, тэгээ өөр хүний хийх гэж байгаа арга хоёр өөр. Тэгэхээр яг тухайн ерөнхий хийх гэж байгаа зүйлийг харна уу гэхээс биш, яг адилхан copy paste байж болохгүй тийм. Хичнээн адилхан ойдл хийдэг ч гэсэн тэр өөр л байж. Таны хийх гэж байгаа байршилч өөр, таны хэрэглэж байгаа тоног төхөөрөмж ч өөр, таны хийж байгаа бүтээгдэхүүн, орц найрлага энэ ч бас өөр байна. Тэгээ энийг бол төвтчих хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүс төсөл бичсэн, олон жил бичсэн болохоор гэдэг юм хүмүүс аяг асуудаг. Бэлэн төсөл өгчих гэдэг юм. Тэгэхээр энэ дээр бол би бас хэлдэг. Ер нь бол та нэгэн талын бизнесийг хийх гэж байгаа бол өөрөө бичих хэрэгтэй, өөрөө цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө санхүүжилт авахд ч гэсэн хутлаа зүйл биш, хин нэгийг дуурайсан зүйл биш гэдгийг бас нотлох энэ зүйл болдог. Тэгэхээр төслөөс гарах үр дүн бас их чухал. Та энэ төслийг хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрэх гээд байгаа. Тэгэхээр нөгөө хаана очихоо мэдэхгүй бол хаашаа очихоо мэдэхгүй гэсэн үг байдаг шүү дээ. Та эцээц яг аль зүйлийг хийж юу хийх гээд байгаа гэдэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэр нөгөө күнзийн нөгөө байлдааны урлаг байдаг шүү дээ. Хэрвээ тэр хүн ялах энэ замаа хардсан бол та дайнд ороод аль хэдийн ялсан гэсэн тийм гэсэн иймэрхүү утгатай үг байдаг. Тэгэхээр энэ бол та эцсийн очих цэгээ мэдсэн л бол та ялах нь бол тодорхой. Тэрнээс биш эцсийн очих цэг чинь тодорхой биш тийм зүгээр л ингээ урсгалаараа байдаг бол энэ үр дүн ч гэсэн тодорхой биш гэсэн. Тэгээ дараа нь хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа бас чухал. Та энэ 100 сая төгрөгийн зээл авлаа. Яг хэдэн жилийн хугацаантай нөхөх гээд байгаа. Энийг бас харуулах хэрэгтэй. За төслийн агуулга. Түрүү бид нар аль төсөл дээр жайка төгөх гээд байгаа юм уу, жидүү төгөх гээд байгаа юм уу, үсний үндсэн төгөх гээд байгаа юм уу те. Одоо Канад сан эсвэл одоо сум хөгжүүлэх сан те, аймгийн захиргаа гэдэг юм уу, хөдөлмөр халамж гэдэг юм уу те. Яг аль төсөл төгөх гээд байгаа гэдгээс хамаарат агуулга болгон одоо өөр байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ төрлийн агуулгыг багтаацсан байхад ер нь бүх төлөвлөгөө л одоо энэ зүйл дээр төвлөрдөг байгаа. Тэгэхээр энэ бол бизнес төлөвлөгөөний одоо сайн хувилбар гэж хэлж болно. Тэгэхээр төслийн товч дүгнэлт тий. Товч дүгнэлт бол бас чухал. Ерөнхийдөө төсөл хэрэгжүүлэгч хүн төслийн санхүүжилт хүслээ гэж бодоход төслийн санхүүжилт одоо хөрөнгө оруулагч тал бол ерөнхийдөө эхлээд дүгнэлтийг хардаг байх гэсэн. Нөгөө олон төсөл бичсэн 50-60 хэдэн хуудас байдаг. Тэр болгон хуудсыг чинь нэг хүртэл уншаад цаг хугацаа бол ер нь байдаггүй. Тэгээ ялангуяа одоо та төслөө санхүүжүүлэх гэж байгаа. Тэгээ төслийн хурал дээр за миний л туршлага гэхэд бол за төслийн хуралд орж явахад маш олон төслүүд ирдэг. За нэг удаад одоо 10-20 төсөлч гэдэг юм уу. Тэгэхээр тэр төслүүдийг бол нэг хүртэл уншаад байх цаг хугацаа бол уусаа. За миний хувьд харахад тэ өмнөх зарим төслүүдээр бол би мэдэхгүй. Тэгэхээр нэг хүртэл одоо жишээ нь 20 төслийг хориглонгийн за нэг төсөл жишээ нь 50 хуудастай байлаа гэж бодоход 20 төсөлж яхад хэдэн хуудастай юм те 50 хуудас нэг хүртэл уншаад байх тийм цаг завч гэсэн байдаггүй. Тэгэхээр эхлээд бол юуг харддаг вэ гэхээр төслийн хураангуй дүгнэлтийг хардаг. Яг мэдээж энэ бүрдэл хэсгүүдийн дагуу бас юмнууд байна уу гэдгийг бол харж байгаа. Тэгэхээр энэ товч дүгнэлтэн дээр энэ хүн яг хэдэн төгрөгөөр яг юу хийх гээд байгаа, энэ хүн хийн гэдэг зүйл ерөнхий зүйлийг харчдаг. За тэгээд товч дүгнэлт болон энэ хураангуй дээр одоо тодорхой мэдээлэл байхгүй бол энэ хүн төслөө дутуучдсан байна.
Тэ. Тэгээд энэ дээр төслийн үндсэл, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэл, за эрсдэл, санхүү, завсралт материалууд гэдэг юм. Энэ бүх зүйлүүдийг ерөнхийд нь хартдаг гэсэн. За энэ бүрдэл хэсгүүд бүгдөө байна уугүй юу те. Аль нэгэн дутуу бол энэ одоо хэр зэрэг байна уу. Тэгэхээр нөгөө олон ерөнхийдөө хөрөнгө оруулагч тал чинь олон төслүүд үдсээр байгаад ерөнхийдөө бараг л ингээл уншаал ингээл эргүүлэл харахтаа бүгднгийн шууд одоо скан хийнэ гэдэг шигтэй бүгднгийн ингэж харчдаг гэсэн байна. Тийм учраас та төслөө бичихтэй хүмүүс ингэ нэг хүрчлэн уншдгүй юм чинь хайн хандж болохгүй. Ерөнхийдөө яг тухайн байгаа зүйлүүд нь байна уу гэдгийг бол харчдаг учраас та төслийн ярилцлаганд орлоо гэж бодоход нөгөө дутуу зүйлс чинь таныг ингээд тодруулах гад төнхөөд тэгэнгүүтээ та энэ зүйлүүд дээр одоо хэр төслөө хамгаалж байгаа вэ гэдгээс чинь хамаарат та төслийн шалралтанд тэцэх үгүй юу гэдэг дараагийн зүйл шалтгаалдаг байгаа шүү. Тийм учраас энэ төслийн агуулга хэсгээс анхаарах хэрэгтэй. За тэгээд төслийн товч төсөл шалгаруулагч нарт зориулан бичсэн таны төслийн товч хувилбар бас байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь төслийн хуралд орж байгаа бол төслийнхөө товч нэг нүрийг бас комиссууд тараачвал зүгээр байдаг юм уу гэж харсан. Тэгэхээр зарим хүмүүс бол ямар ч төслийн товч байхгүй яг презентацийн бол танилцуулж байгаа. Яг презентацийн бол бас товч байх хэрэгтэй. Ер нь бол та төслөө нэг 5 минут хэрэг цаанаас өгсөн бол яг 5 минутанд тааруулаад тэрийг тодорхой танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр за сүүлийн үед бол би төсөл бичиж байхдаа төсөл бичиж байгаа хүмүүсээр өөрсдөр нь энэ товч яриулж үздэг. За би нөгөө тухайн хүнээс хамаг төслийнх нь мэдээллийг нь аваад ингээд цаасан дээр буулгахдаа бүх юмыг тусгацсан байдаг. Гэвч тухайн хүн маань төслөө сайн юу гэдэг яриад ойлгуулж чадаагүй гэсээ болоод хасагдсан зүйл харагдчихэв. Би нэг ийм тохиолдолд хүртэл учирч ирсэн. Нэг хүний төслийг би бичихсэн байхгүй юу. Тэгээд анх төсөл бичижсэн болохоор яг нэг комиссийн хуралд орохдоо ерөөсөө яриулж ерөөсөө үзээгүй. Тэгсэн чинь нөгөө миний төсөл бичсэн хүн маань яасан гэсэн чинь орж ирэл нөгөө 5 6 төслийн хүн маань юу гэсэн гээд яр гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө яр гэж хэлсэн чинь нөгөө хүн чинь шууд төслөө эхнээс нь уншаад хэлсэн. Төсөл зорилго бол ийм зорилт гэдэг бол ийм нөгөө нэг яг жижиг төсөл байсан л да. Нөгөө нэг битсэн 20 30 удаа төслийн баг бүгдийг нь унших гэдэг юм уу яах гэдэг. Тэнгүүд нөгөө төслийн маань шалруулж байгаа хүмүүс шууд анхаарал нь сурлаад хоорондоо яриад тэгээд төслөө шууд зогсоогоод та ерөнхийдөө товчлоод ярьчих гэж хэлж байгаа. Тэгээд товчлоод ярангуутаа тухайн бол өөрийнхөө ярьчихж байгаа. Тэгэхээр сандралаасаа болооч гэдэг ийм зүйл бас тохиолдож ирсэн. Тэгээд зарим нь ер нь их зориг муутай оронгуудаа сандарчдаг. Тэгээд сандралаасаа болоод нөгөө ярихжсэн ойлгуулахжсэн зүйлс гэсэн дутуу зүлмэг хэлээд бүр ороод нөгөө өөрийнхөө ярианд бас ороогдчихдаг юм зүйлүүд байна. Тэгэхээр та төслөө танилцуулах гэж байгаа бол өөрөө бусад хүнд ярьж үзэх хэрэгтэй, өөрөө өөртөө ярьж үзэх хэрэгтэй. Хичнээн та ярих ур чадвар байхгүй ч гэсэн энэ зүйл дээр одоо танилцуулж сурах хэрэгтэй. Ер нь бол бизнес хийж байгаа хүмүүс маань мэдээж тухайн хэрэглэгчтэй бол ярьж чаддаг. Гэхдээ хөрөнгө оруулагч талдаа бол бас энэ чаддаг зүйлээ бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд төслийн товч гэдэг зүйл маань бас төслийн маань бүх зүйл бичигдсэний дараа гарч ирдэг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс маань яадгүй гэхээр шууд над дээр ч гэсэн тийм тохиолдол гарч ирсэн. За нэг хятад нэг төслөө танилцуулсан чинь төслийн товч тавьчихад өгч гэж байгаа байхгүй. Тэр нь бол төсөл гэдэг зүйлийг ойлголт байхгүй. Тэгээд төслийг юу гэдгийг мэдэхгүй болохоор л тэгж гинэ гэж би дүгнэдэг. Тэгээд тухайн хүнд та төслөө биччихээж те ямар үндсэлтэй юу их гэдэг хаана их гэдэг энэ зүйлүүдээ биччихээж энэ зүйл чинь сайн гарч ирнэ гэж тайлбарладаг. Зарим нь ойлгохгүй. Тэр нь яг би ерөнхийдөө яриад өгч чи баг хийчих. Нөөтгөө бичсэн үү гэж баг тэгж байгаа. Нилээд хүмүүс тийм хүмүүс аа шүү. Тэгээд та төслийн товч бичиж чаддгийг бол та өөрөө тэгвэл биччихээч. Та өөрөө нэг толгой тархимчин байгаа бол та өөрөө нэг буулгачаач хэрэг буулгадгүй чийл биччихээч гэдэг. Тэгэхээр энэ бол
бас чухал мэдээж төсөл бичгэд бол бас бичгийн чадвар бас чухал байгаа. Төслийг найруулж бичих, үгээ сонгох, одоо өөрийнхөө бодож байгаа санаагаа тэрийг яаж хөрөнгө оруулагч талд ойлгомжтой болгох уу гэдэг энэ бичгийн ур чадвар тий энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Одоо манай бизнес хийж байгаа хүмүүс юу гэдэг бичгийн ур чадвар бас тэр болгон сайн биш байдаг юм уу гэж би ажигладаг. Тэгэхээр энэ дээр бол гэхдээ мэдээж бичгийн ур чадвар сайтай байлаа гэд тухайн бизнесийн хувьд бол тэ салбарын хувьд нөгөө хэрэгжилж байгаа үг нэр томьёо бол өөр учраас хичнээн бичдэг хүний хувьд ч гэсэн тэр зүйлийг судлах шаардлага байдаг. Тэгэхээр аль алийг л бослуулах хэрэгтэй. Төслийн хураангуу төсөл хэрэгжүүлэгчийн талаар болон төслийн талаарх ерөнхий ойлголтыг өгнө. Төслийн төвч, төслийн хураангуу. За тэгээд төслийнхээ үндслээ бол тодорхойлох хэрэгтэй. За бид нар энийг өмнө үзсэнтэй бизнесээ танилцуулгаа сайн бичих хэрэгтэй. Яагаад энийг хэрэгжүүлэх шалтгаанаа бич, зорилтуудаа бич, за төслөөс гарах үр дүнгээ бас багтааж бич. За төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга. За энэ төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга бол бас сайн бичиж сурч хэрэгтэй. За энийг бол бид нэр урд нь үтцсэн байгаа тийм. Ерөнхийдөө өөрийнхөө түүхээ сайн бичиж сурч хэрэгтэй. Одоо ямар байгаа. За одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа. За хичнээн хүн ажилтгийн санхүүгийн одоогийн төлөв ямар юм. Ер нь яагаад энэ төслийг бичих болсон гэдэг зүйлээ бичих хэрэгтэй. Тэгээд төслийн хэрэгцээ шаардлага тийм. Ерөнхийдөө одоо байгаа салбар чинь яг одоо яг ямар байгаад цаашдаа ер нь та яана гэж үзэж байгаа юм тийм. Ерөнхийдөө улс орноос нэг яг дэмжсэн бодлого байгаа юм уу? Та өөрөө төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол ямар шалтгаан байгаад байгаа. За мөн тухайн төслийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол одоо ямар зорилготой юм тийм ямар одоо зорилттой юм гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг урд нь бол үзсэн. За мөн одоо ямар үр дүнд хүрэх вэ? Тэгээд төсөл хэрэгжүүлсэний үр дүнд үүсэх бодит өөрчлөлтүүдийг бас нэг өөрчлөлтөнд ордож өгөх хэрэгтэй. За хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө бас нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнээс та өөрөө эдийг санхүүжилтлаас хэдийг гаргах уу? За тэгээд энэ бүгдийн дараагаар бол үйл ажиллагааны төлөвлөгөөс чухал. Яг процесс гэсэн үг шүү дээ. Та яг энэ зээлийг авчлаа. Тэгээд магадгүй одоо хэдэнд байдгийг те төслөө өгөөд одоо 7 хоногийн дараа авчлаа. За тэгвэл та төслөө авцсан нь бол таны тоолор гүйж эхэлж байгаа. Таны тухайн үйл ажиллагаа эхэлсэн эхлэхгүй дараа сараас ахвал банк танаас зээлийн хүүн төлбөр авч эхэлнэ. Тэгэхээр та яг одооноос ахвал юм хийж эхлэхгүй бол төслийнх нь зээлээ төлж чадахгүй болно шүү дээ. Тийм учраас одоо энийг хин хийх юм, ямар хугацаанд хийх юм, за яаж хийх юм, энийг бол цаг хугацаагаар нь зоох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо 2021 он шинэ жил эхэлж байна. Тэгэхээр энэ жилийн хугацаанд тухайн жилдээ юу амжуулсан байх юм? За улиралдаа юу хийсэн байх юм? За сардаа юу хийсэн байх юм? 7 хоногтоо юу хийх юм? Өдөртөө юу хийх юм те? Энийг сайн тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй тайм менежмент буюу тухайн хүнд цаг төлөвлөлт за мөн одоо бусад цаг хугацаа үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг наривчлсан зүйл бол чухал байна. Тэгэхээр бид нар энэ үйл ажиллагааны төлөвлөгөөг сайн гаргаж иж таны төсөл маань хэр бодиттой хэрэгжих үү гэдэг зүйл шалтгаална. За бас маркетинг төлөвлөгөөн дээр бол бид нар бас урд нь үзсэн. Тэгэхээр энэ хэсгүүдийг дэлгэрүүлж авч үзэх хэрэгтэй. Маркетингийнхаа төсөв төлөвлөгөөгөө зоочоод ерөнхийдөө одоо энэ хугацаанд юу хийх вэ? Ямар хуваарлалтын сугаар явах вэ? Тэ ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? За SWOT анализ тэ эднэрийг дэлгэрүүлж үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар та бизнес төлөвлөгөө өвччээд зөвхөн энэ маркетинг төлөвлөгөө хэсгийг нь бол тасалж бас давхар бичиж болно. За энэ бол бас таны ирээдүйн борлуулалтын төлөвлөгөөнд чухал нөлөө үзүүлэх учраас энэс чухал байна. За хүний нөөцийн төлөвлөгөө бол бас л чухал зүйл. Тэгэхээр ер нь бол бизнес төлөвлөгөөн дээр энэ бүрдэл хэсгүүдээ айгүй сайн хуцтай очих хэрэгтэй.
хүн бол таны одоо ганц таны бизнесийн чинь одоо хязгааргүй нөөц байгаа. Бусад нөөц ч юм бол хязгаарлагдмал, харин хүн бол одоо өнгөлөөл, урамшуулаад одоо итгэжүүлэл ах тусам энэ хүн гэдэг зүйл чинь хязгааргүй нөөц учраас энэ дээр би ямар бодлоготой, ямар одоо нөхцөлтэй, одоо одоогийн удирдлагын нөхцөл байдал, зохион байгуулалт тэ за мөн одоо төслийн хугацаанд яаж ажиллах вэ? Энийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. За тэгээд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бас тодорхойлно. Ерөнхийдөө одоо ямар шиг хүчин чадалтай цаашдаа энэ хүчин чадал яг нэмэгдэх юм уу, өсөх юм уу? Хэрвээ нэмэгдэлнэ гэх юм бол ямар тоног төхөөрөмж шаардлагатай, ямар технологиор хийх юм, хаана хийх юм. За мөн одоо сард хэдийг хийх юм те. Тэгээд тэрэн дээр бол ямар нөөц боломж шаардлагатай энийгээ бол тусгаж өгнө гэсэн. За тэгээд бид нар энийг бол үзсэн те ямар эрсдлүүд туулж болох вэ? Энийг яаж багасгах вэ? За санхүүгийн төлөвлөгөө буюу энэ бол бас чухал байгаа. Тэгэхээр бид нар урд нь нөгөө юуг үзсэн байгаа шүү дээ. Өртөг тооцоолол дээр бол нөлөө үзсэн байгаа. Тэгэхээр санхүүгийн төлөвлөгөө хэсгээр эхлээд та эхлэлтийн балансаа гаргах хэрэгтэй. За балансыг бол та бүхэн мэдж байгаа тийм. Ерөнхийдөө баланс бол хөрөнгө болон үр төлбөр ба эзний өмч гэсэн зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бол та өөрөө тий тухайн бизнесээ эхлэхдээ хэдэн төгрөгийн хөрөнгөтэй эхэлсэн. За таны одоо байгаа хөрөнгө чинь одоо хичнээн хувь нь таны өөрийн хөрөнгө. За хичнээн хувь нь одоо бусдаас авсан зээл юм. За энийг бол эхлэлтийн балансан дээр тусгаж өгнө. Зарим хүмүүсийг харахад бол амар их одоо байшин, барилга, за өчнөө сайхан одоо ланд тий одоо 4-70 мал унтсан тий 200 өдөр унтсан лаглаг хүмүүс яваад байдаг. Гэтэл яг балансыг харах юм бол нүл өр тий өр гэх шиг одоо өчнөө хөрөнгөтэй мөртлөө ихэнх нь банкнаас зээл авсан бол энэ одоо хэр зохистой вэ гэдгийг бас тооцоолж үзэх хэрэгтэй. Та одоо мөн 1000 одоо сайхан машин унтсан, сайхан одоо байртай, сайхан зүйл байгаад байдаг боловч энэ балансан дээр байгаа энэ хөрөнгө чинь ихэнх нь үр төлбөр авах юм бол энэ бол хэвэн биш гэдгийг бас бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энийг бол одоо хөрөнгө оруулагчдад хамгийн түрүүнд харддаг. Энэ хүн өөрөө хэр боломжтой. Энэ хүн өөрөө юм хийгээд байгаа, туршлагатай л гээд байгаа. Гэтэл өдний болтол цуглуулсан энэ хөрөнгөний хэдэн хувь нь яг өөрийн хөрөнгө, хэдэн хувь нь яг өөрийнхөө ашгаар хөрөнгөлүүлээд авцсан зүйлийн гэдгийг ч юм бол балансч харж байдаг. Тэгээ ерөнхийдөө баланс ч юм бол таны бүх нөгөө хийж байгаа зүйл чинь санхүүгийн хувьд унших энэ зүйл гэсэн. Хэдийн хэмжээний жил болгон орлоготой ажилтгийн өдний хүртэл хэдийн хэмжээний ашиг хөрөнгөлүүлсэн. За мөн одоо мөнгө хөрөнгөөрөө одоо хөрөнгөлөгцсөн ашгаараа энэ хүн сард жилдээ хичнээн хөрөнгийг оруулж гаргаж одоо дансандаа хэдэн төгрөгийн орлого ашигтай тийм мөнгөтэй байгаа гэдэг ч юм бол энэ баланс гэдэг зүйл харуулж идэг. Тэр учраас энэ төслийнхоо санхүүгийн үзүүлэлтээр баланс авч тусгаж өгнө. За мөн одоо бүтээгдэхүүн ширхэгний өртгийн тооцооллыг бас хийж өгнө. Бид нар өртөг тооцооллыг үзсэн байгаа тийм. Ерөнхийдөө бизнес төлөвлөгөөн дээр зарим үйлдвэр эрхлэгчид бол өртгийн тооцооллыг ерөөсөө хийж өгдөггүй. Нэгж бүтээгдэхүүн яг ямар үнэтэй гараад байгаа энийг хитээр зарах юм те. За борлууллаа гэж бодоход одоо байгаа өртгөө хэдэн хувиар нугалсан юм. Тэгээд энэ дотроо ямар зардлууд орж байгаа гэдгийг бол санхүү төлөвлөгөө хэсгээс хардаг байна. Тэгээд энэ хурлын цэгээ бас тооцоолох нь их чухал. Ерөнхийдөө та бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлчлэгээ худалдаа хийдэг байсан ч гэсэн ерөнхийдөө энэ хүний хурлын цэг хэдэн төгрөгийн орлого дээр очиод зогсдог юм тийм. Одоо хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ хүн ашигчгүй алдагдaltaгүй ажилтдаг гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. За тэгээд хурлын цэгээс дээшээ гараад ирэхээр та өөртөө ашиг орлоготой ажилтдаг. Тэгэхээр энэ бол бас санхүү төлөвлөгөө хэсгээр орох ёстой зүйлийн нэг юм аа. Дараа нь бол борлуулалтын орлогын төлөвлөгөө. За энэ орлогын төлөвлөгөөгөө бол гаргахдаа аль болохоор өмнөх жилүүд дээр анализ хийж гаргах нь бол зүйтэй гэсэн. Тэгэхээр
би хэдэн төгрөгийн орлоготой байх юм. За өнгөрсөн хугацаанд байгаа энэ орлого өмнөхөөсөө хэдэн хувиар өсөх юм гэдгийг хараа. Дараа нь бол зээлийн эргэн төлөлтийн хувиар байгаа. Тэгэхээр энэ дээр та өөрөө санал гаргана гэсэн. Би 100 сая төгрөг зээлээ гэж бодох юм бол миний бизнес улирлын чанартай гэж тооцоолвол магадгүй та яг тухайн улирлалтаа одоо юу гэдгийг 100 илүү их одоо газар тариалан дээр бол одоо ургацаа зунжингаа тарьчихад хаврын цагт бол тухайн газар тариалангийнхаа ургацаа хураагаад ингээд одоо 1-2 сарын дотор шахуу орлого олчдөг. Тэгэхээр үүнтэй холбоотой ороход зээлийнхаа эргэн төлөлт ерөнхийдөө би 12 сарын хугацаанд ерөнхий 9-10-11 сард зээлээ төлнө. Бусад үед нь хүүгээ төлнө гэдэг байдлаар одоо хуваараа оруулж болно гэсэн. Тэгэхээр та анх зээлийнхаа хуваараа сайн тохирч авахгүй бол манай бизнес эрхлэгчд бол анхнаасаа хуваараа тохирохгүйс болоод одоо би ингээ өөрчлөлт оруулъя гэдэг. Тэгээд өөрчлөлт оруулах тоолонд чинь та банкнд шимтгэлүүлдэг гэдгийг анхаараарай. Тэгэхээр би өөрийнхөө боломжтой үедээ эхний жилдээ магадгүй зээлийн хамтлагаар өгөхгүйгээр дараагийнхаа жилүүд нь эргэн төлөлтөө өгч болж гин үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй гэсэн. За дараа нь бизнесийн үйл ажиллагааны орлого үр дүнгийн төлөвлөлт гарна. За мэдээж орлогоо төлөвлөсөн бол зардлуудаа төлөвлөнө. За зарлаа төлөвлөсөн бол ашиг болон мөнгө урсгалаа төлөвлөнө гэсэн. За ингээд төслийн хугацаанд мөнгө урсгалын төлөвлөлт. За эргээд баланс үзүүлэлт гарч ирнэ. Тэгэхээр анх эхлэхдээ ямар байсан? За тодорхой санхүүжил авсны дараагаар таны төсвөлсөн баланс болон орлого үр дүн ямар байх юм? За ингээд эргээд нөгөө таны шинжилгээнүүд чинь бас хийгдэнэ. За ингээд хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалтын өгөөж болно нөхөх хугацаа гарч ирнэ гэсэн. За ингээд ерөнхийдөө санхүүгийн төлөвлөгөө хэсэг чинь бол орж ирнэ. Тэгэхээр санхүүгийн төлөвлөгөөн дээр бол таны одоо өгч байгаа бизнес төлөвлөгөө чинь одоо жижиг тий одоо бага хэмжээний санхүүжилттэй байвал энэ бүгдийг хийх албагүй гэсэн. Харин одоо томоохон хэмжээний бүр тэр буммаар ярьж байгаа нөхцөлд бол яалтчгүй энэ бүх бүрдэл хэсгүүд орж ирнэ гэсэн. Тэгэхээр та юу гэдэг нь төслийнхаа цар хүрээнээс хамаарат энэ санхүүгийнхаа төлөвлөгөө бичнэ. Гэхдээ хувь хүн өөртөө зориулж бизнес төлөвлөгөөгөө бичиж байгаа нөхцөлд бол одоо энэ бүгдийг оруулах хэцүүгээр байгаа шүү. За дараа нь бол шаардлагатай хавсралт материалуудаа оруулж өгнө. Төсөл шалгаруулагчаас шаардсан баримт бичиг материал болон хавсрах шаардлагатай бусад зүйлсийг энд багтаана гэсэн. За хамгийн сүүлд нь төслийнхаа товч дүгнэлттэй өвчин. Тэгэхээр энэ дүгнэлт бол бас энэ бүх төслийн хугацаанд юу хийх үү гэдгийг дүгнэнэ гэсэн. За ингээд дараагийн хичээлийн даалгавар маань бол та төслөө бичнэ. Тэгэхээр одоо бол багаараа биш хувь хүн өөрөө бичээд за дараагийн хичээл дээр одоо өөрийнхөө төслөө тавьж танилцуулаарай гэж хүсэж байна. За ингээд энэ хүрээд хичээл маань дуслаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Өдрийнх нь ажилд амжилт хүсье.